За өглөө хөтөлбөртийн хамттайгаа үзэгчдтэй баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжлэн зочны цагаараа танд хүрч байна. За өнөөдрийн манай зочноор лектор мөнгөн үрэлцэн ирсэн байна. За танд өглөөний мэнд хүргэе. Сайхан амарсан уу та? Сайхан амарлаа өглөөний мэнд. За мөнгөн ахыг бол аль хэдийн манай үзэгчид таньж байгаа хаа. Хадгаламж өсгөөс эхэлнэ гэд номын зохиогчдээ тий. Таньж байгаа болоо та гэдэг. Бас таны сүүлийн үеийн ажлын сонин сайхнаас ярилцгаая. Сүүлийн үед би сүүлийн үед бол бизнес хийж үзэж байгаа. Тэгээ Чүчү хаус гэдэг энэ л ийм рестораны бизнес руу төлөх алхам хийж байна. За тэгээд нөгөө хүмүүс санхүүгийн зөвлөгөө өгдөг шигэ өөр дээрээ бизнесийн нэг юм одоо дадлага ажил маяг юм хийж гэх юм уу? Тэ. Бас ажлынхаа хажуугаар та маань бас 21 аймагт хороод лекц тавиад яваад байна уу? За сайн улсын аян бас нэлийн түлхүү оролцож байна уу гэж бас харж байна. Тийм, ер нь бол нэг найз нартайгаа нийлээд бид нар чинь аялах та ер нь аяллыг айгу тийм илүү одоо үн цэнтэй болгодог зүйлийг бол гадныхнаас бас суралцмаар юм байдаг юм байна л та. Жишээлбэл солонгосч ч юм уу ер нь бол одоо хөгжилтэй орны одоо аялагч нар зүгээр л нэг газрын одоо тэр байгалыг ч юм уу уул усын үзээд явах хаас илүү тухайн улс оронд нь ямар нэгэн ийм одоо сайн улсын ажил хийх нь өөрөө тэр аяллыг нь илүү амттай үн цэнтэй очир утгатай болгох юм байна гэдгийг их ярьдаг байсан. Тэгээс өнгөрсөн жилийн зуны аялал бол бид нар баруун аймаг руу аялсан. Тэр аяллалынхаа хүрээнд тэнд бас ичдийн орон бас хийгдэж байгаа. Тэнд очиод ичдийн орны ажилд хөрөнгө босголтын ажил дээр оролцсон. Тэгээд ингээм юм хослуулах байдлаар ажиллаа амралттай хослуулах байдлаар явсан гэх юм уу та. Сая 21 аймгаар яваагүй. Сая бол одоо 3 найз нийлээд номын 3 найз нийлээд тэгээд бид гурав өөрсдийнхөө чиглэлийн дагуу хол биш ийм уулзалт ивентийг хийсэн. Тэгээд тэрэн дээр гурал арай өөр юм ярьдаг. Нэг нь ям орол ярьдаг. Нөгөөх нь ном болоод их зохиолчдын амьдралын тухай ярьдаг. Номын жорын тухай. Тэгээд би санхүүгийн талаар ингээд ийм 3 ариж хөөр өнцөг нийлүүлсэн илтгэллийг явуулсан. Тэгээ тэр нь хойтлын 4 аймаг байсан. Тэгээ төвийн 4 аймаг юм уу? Манай монголчуудын хувьд бас сүүлийн жилүүдэд за нэлийн өртөг өндөртөйтэй ороод байна уу гэж бас хараад байна. За монголчууд яг ингээд өдрөөс өдөрт жилээс жилд гэх юм уу юмны үн аягүй өсөж байна. Хэцүү байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ нь бас монголчуудын санхүүгийн боловсрал муу байгаатай холбоотой байна. Таны хувьд яг яаж харж байна? Тийм. Яг энэ бол айгүй олон асуудлаас хамааралтай байх. Гэхдээ бидний шийдэж чадах асуудал бол хүмүүс өөрсдөө санхүүгийн одоо дадлыг л бий болгох хэрэгтэй гэж би бол боддог. Одоо бүх асуудлыг бид нар дандаа бусдаас хамааруулж ярьдэн шүү дээ. Макро төвшөнд эсвэл одоо тэр хийх хэрэгтэй, энэ усын хийх хэрэгтэй, үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй ч гэх юм уу те. Зөндөл юм байгаа. Яг 90 хүн болгон одоо бидэрт бол яг нийтлэг байхгүй байгаа зүйл бол мөнгө хадгалах дадал байхгүй байгаа л да. Манай ээж аав энэ төр бол тэрийг хараахан нийгмээс олж авч чадаагүй. Маш цөөхөн хувь нь за бараг хэдэн хувь гэхин би сайн хэлж мэдэхгүй маш бага л бах. Хүүхдүүдтэй мөнгө хөрөнгөлүүлэх тухай зааж ойлгуулсан баг. Дийлэнх эцэгчүүд бол 5 хүүхдийнхаа арай гайгүй явж байгаа мөнгөтэйгийнхаа мөнгийг аваад нөгөө дөрөвт нь хувааж өгдөг ийм л зан өнөөдөр хүртэл байгаа. Тэгээ эн чинь бол нөгөө тэгш дундаж тэг хин нэгэн сайн авах юм бол нөгөөх нь чирж татах тийм л ойлголт руу оруулчихж байгаа байхгүй. Хоёрдугаар одоо би ингээд сүүлийн хүмүүс санхүүгийн талаар зөвлөгөө уулзалт хийгээд ярихлаар хүмүүсийн өнөөдөр хүртэл тэр ойлголт байсаар байна. Тэр юу юм гэхээр бид нар ирээдүйд амар их тийм өндөр хүлээлттэй, өндөр ихтгэлтэй яваад байгаа нь харамсалтай гэж хэлэх юм уу та. Би бас яг өөрөө тийм байсан байхгүй. Тэгээ тэрийг л ингээд уулзалтаасаа хардаг гэх юм уу. Нэг оюутан дүүтэй уулзсан. Тэр оюутан дүү болохоор өнөөдөр мөнгө уг нь олж байгаа. Тэр спортын одоо шигшээд оюутны лиг тамирчин. За тэрний хажуугаар одоо хүүхдүүдэд хичээл заагаа мөнгө олцдог. Мөн бас юм үйлчлэгээний газар бас ажиллаад мөнгө олцдог. За тэгээ ээж дээр гэртээ ингээд амьдраад зардлаа тэнцээ ингээд гэрээсээ гаргачихж байгаа тий. Тэгтээ гэрээсээ мөнгө авахгүй байгаа гэж аа карманы мөнгө тий. За тэр дүүгийн яриа 2 цаг 30 минутээр ярьж суухад надад ярьсан зүйл бол би 2 жилийн дараа гэдэг тухай ярьж байгаа. Би цалинтай болоод мөнгө олоод миний төлөвлөгөөгөр гэдэг зүйл ярьж байгаа. Тэр яриан дотор өнөөдөр чи чамд ямар нэгэн
мөнгө цаашаа хийх боломж байсаар байтал хийхгүй байгаа асуудал чинь 2 жилийн дараа чинь ч гэсэн үргэлжлэх болно гэдгийг ойлгохгүй байгаа юм л да. Тэгэхээр ирээдүйн цаг дээр дандаа бүх төлөвлөгөө сайхан юм бодож идэг. Дахиад нэг сүүлд бас нэг нэг нь гэр бүл, нэг нь бие даасан бизнес эрхлэлтэй эмэгтэйтэй болсон. Хоёулаа ерөөсөө орж байгаа орлого нь гайгүй байгаа технологиуд нь л итгээд зээл авчиж байгаа. Тэнгууд ерөнхийдөө энэ бол яг Монголын нийтлэг байдал буюу маш их хувь нь баг эзэлдэг баха. Орлоготойгоо тэнцвүүлж зээл авдаг. Тэгээ тэр орлого нь дандаа өндөр байна гэж боддог. Тэрнтэй тулгуурлаж бүх зээлүүдийг авч тэгээд одоо жишээл энэ кейс нь юу юм бэ гэхээр эхнэр нөхөр хоёулаа нийлээд 100 нөхрийнх нь бизнес сайн байнгут хоёулаа цалингийн зээл бахан зээлүүд авангуудаа 150 сая төгрөг банкнаас зээлээд сард 7.8 сая төгрөгийн төлдөг хүүтэй болоход тэрнгээр байр авсан байхгүй. Гэсэн чи одоо ингээ өвд болонгууд нөхрийн бизнесийн орлого байхгүй болоод эхнэрийн орлого нь 3 сая 500 орж ирээд одоо яах вэ гэдэг асуудал яригдж байгаа байхгүй. Тэнгууд дахиад одоо энийг яаж шийдэх вэ гэдэг асуулт яригдж байгаа мөртлөө одоо би машинаа зараад 100 хүртэл тисчих юм бол гэд дахиад нөгөө нэг ирээдүйн цагийнхаа орлогод итгэсэн хിവэрэ байгаа тухай яригдаад байгаа юм. Орж ирээгүй байгаа орлоготой яриад байна гэсэн үг. Тэгдэг. Саяны бас нэг сүлд уулцсан эмэгтэй хүртэл бас тийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө нэг зөв муухагаар хэлэхэд бол бидрийг ийм ядуу байлгах ядуу бол биш. Ингээ амьдралын хэм маяг сайхан амьдруулад байгаа юм. Одоо ингээд гоё юм хэрэгэлдэг. Ер нь баянаас өөрчлөхгүй л амьдардаг да бид нар баг гоё газар хоололж чинь, гоё газар орчиж чинь тий. Тэнгууд эмзэг амьдруулад байгаа байхгүй юу? Хэрвээ эрүүл мэндийн асуудал үүсэх юм бол тэр шууд байхгүй болно, асуудалд орно. Хэрвээ ямар нэгэн байдлаар одоо осол аваар эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн юм нь одоо эвдэрч гэмтэх юм бол бас л дахиад санхүүгийн асуудалд орно гэд ер нь гинтийн асуудалд бол ерөөсөө бэлэн биш ийм нийгмээр явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг зүгээр нөө нийгмийн нэг том туршид ирсэн тэр пандемик байгаа байхгүй. Тэгэл яг ковид гарангууд бүгд зогсоод тэнд амьдрах чадвартай хідвэ гэдэг юм яригдаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ шиг нөгөө нэг бид нар гинтийн эрсдлийн асуудал огтосч бэлэн биш ийм амьдралын хэм маягтай олж байгаагаа шууд зарцуулаад олж байгаад итгээл ирээдүгээсээ зээлээд маш хэмжээний зээл аваад энэ дээр нь ганц өсөлт хийж байгаа газар бол банк л ах шиг байна да. Сүүлийн жилүүдэд бас аппликейшны зээл гээд гараад ирсэн шүү дээ. Аппликейшны зээлгүй хүн Монголд байхгүй байна. За тэр битэл нөгөө орлогоосоо хитээдсэн зээлтэй байна гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр таны хувьд яг энэ санхүүч хүний хувьд энийг одоо юу гэж хардаг вэ, тий? Аппликейшны зээл гэдэг нь одоо яг зөв систем мөн үү? За цаашлаад яг энэ их хэмжээний хүү авж байгаа энэ систем чинь Монголд байгаа хамгийн санхүүгийн буруу тогтолцоо юм биш үү гэж. Тэгэл яг ер нь бол зээл илүү хялбар болгоод хүмүүс хялбархан юм дуртай. Хялбар мөнгө гарч ирж байвал тэгэл авчна. Ер нь бол дансандаа мөнгө байлгаж чаддаггүй хүн зээлийн эрхтэй байж бас чадахгүй байгаа. Надад зээл хэрэг байгаа юм чинь би яаж энэ зүгээр энэ мөнгийг байлгах вэ гэж бодоод тэр зээлийн эрхийг ашиглаж ижил нэг юм ханамжтай байх гэдэг юм л да. Тэгэхээр энэ бол бид нар яг банк ус энтерийг бол тэр бол одоо санхүүгийн зохицуулах хороотой холбоотой одоо хүмүүсийн шийдэх ёстой асуудал. Бид нар бол энд авч хэрэгжилж байгаа хэрэглэгч нар илүү ухаалаг байхгүй бол зах зээлийнхаа хуулиар л юмнууд нь яваад байна гэсэн үг шүү дээ. Яг хөө мэдээж бол зээл бол муу зүйл гэж ойлгож бол хүн болохгүй юм байна. Зээл бол бизнест хэрэгтэй. Буцаагаад таны хадгалж байгаа мөнгө чинь л буцаад нөгөө талдаа хин нэгний бизнесийг санхүүжүүлж байгаа л мөнгөний л хоорондох жуулчлалын бизнес явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зээлийг нэг хахтар муу гэж ярих нь ойлгох хэцүү. Хоёрдугаар яг гол асуудал нь юу яваад байна гэхээр хүмүүс зээлээр юу шийдэт байгаа юм бэ гэдг нь яригдчихэж байгаа юм л. Манайхны нөө нийтлэг ийм дутуугийнхаа мэдрэмжийг дүрхэж байгаа зан төлөвтэй холбоотой болчихж байгаа юм л да. Бусдаас дутгааргүй амьдрмаар цаг үедээ нийлүүлмээр байна гэд. Тэгээ саяны сүүлийн нэг жишээг ингээд сонсоход банкны салбарт ажиллаж байсан нэг хүн ярьж байна л да. Монголд ингээд нэг банк аюу хэмжээний зээлийг аппарат хэмжүүлээд боломж олгоцсон юм байна. Тэгэнгუთ хүмүүс тэр доор нь ингээд ер нь бол 5-10 сая чи ер нь аюу хялбархан зээлдэг болчихлоо л доо. Хуучин зээл авах гэж ер нь зовдөг байсан. Зээлийн шалгуур хангаана гэдэг бол хэр баргийн аав ихүү ээж охин хийдэггүй байсан шалгуур. Тэгсэн одоо бол ингээд зээл нь аюух гардаг болсон. Тэ. Тэгэхээр энэ зээлийг хүмүүс юун зарцуулсан юм бэ гэсэн чинь ухаалаг тоосоор зарцуулсан.
Тэрийг ингээд битүү сурчилсан тий. Олны танилуд нь тий. Яста гоё юм байна. Тэнгүү тэрэн шиг л амьдрах гал. Тэгэл энийг л авчих юм бол манай гэр бүл сайхан болчих юм шиг ойлголт аваад. Ингээд тэр их хэмжээний мөнгө хаашаа явцсан бэ гэхээр гадны одоо бүтээгдэхүүн буюу импортын бүтээгдэхүүн рүү ингээд маш ихээр явцсан. Ухаалаг тоос орогч гар утас хоёрлол явцсан. Тэгэл эн чинь дундын дилер хийж байгаа компани бол маш бага хувийг авч байгаа. Үйлдвэрлэгч орноор бүх мөнгө гараа авчиж байгаа байхгүй юу? Энээс болоод юу өссөн юм бэ гэхээр инфляц 2% өссөн. Тэгээ ингээд үзэхлээр эн чинь ийм л үйл явдал болоод байгаа байхгүй юу? Том зургаар нь би тэгэхэд энийг зөвөр яг сонссон л доо. Тэгэхээр ер нь бол бидний нөгөө нэг хэрэглэгчийн зан төлөв манайхны ер нь бол ямиг гарах шийдвэрүүд ямар байгаа. Тэрнээс цаана өчнөө асуудал байгаа л да. Гэсэн мөртлөө ер нь бол амар асуудалтай хэцүү айлд очиход л сүүлийн үеийн нэмгэн телевизтэй л байдаг л да. Энэ үнэхээр хэцүү айл юм болов гэхээр яаж иж байгаа л яста миний амьдралд хэцүү байна. Манай хүүхд ингээд сургууль босрол гэж байгаа мөртлөө өөрөө сүүлийн үеийн гар утастай сууждаг байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд маш ойлгомжгүй зүйл харагддаг гэсэн үг л дээ. Гуравдугаарт яг энэний цаана ер нь нийтлэг бидэрт байх байгаа асуудал бол хоримтлалыг бол зүгээр үнэхээр ойлгохгүй байгаа тал холбоотой юм. Нэг талаас хоримтлалыг за банкнд хадгалуулах нь буруу. Та бондод хөрөнгө оруул эсвэл нөгөө хувьцаа ав гэдэг штэ тий. Энийн яг аль нь зөв гэж та хардаг вэ? Бүгд л зөв штэ. Эн чинь бүгдээр нэг цогцлол юм л яриадаж байгаа штэ. Тий. Эн чинь банк байна уу? Эсвэл одоо банк усад байна уу? Эсвэл тэр хувьцаа бондод байна уу? Эн чинь бол яг л мөнгийг хоримтлуулдаг суур ойлголтын дээрээс үүсэж байгаа дараагийн шатны алхмууд байхгүй юу? Ер нь яг хүн яагаад тэр хувьцаа бонд руу хөрөнгө оруулалт хийх болсон юм бэ гэхлээр хүн хадгалж байгаа мөнгө хадгалаад сурцсан. Тэгээ хадгалж байгаа мөнгө нь өөрөө инфляцид цогцогдоод байгаа учраас банкны хадгаламж өөрөө тэр одоо мөнгийг нь яг хуу инфляцаас л хамгаалж өгөөд байна. Би арай жоох энэ их хэмжээний мөнгө цуглаад байвал энэ өөрөө өсөөд ажил хиймээр байна. Гэтэ эрсдэл багтаа ажил хиймээр байна. Би одоо бизнесээр ямар нэгэн бизнес хийчмээр гэн эсвэл хин нэгэн зээлээд нөгөөх маань намайг мөрөөд битээр найз нөхөд болохоо мөнгөчгүй найзчгүй болмоор байгаа учраас би энд байгаа мөнгийг их хэмжээний мөнгө байгаа гэвэл энийг би яаж банкны хүүнээс арай өөрөөр өсгөх вэ гэдэг ойлголт чинь л бонд хувьцаа руу орох тухай ойлголт яригдэж байна л да. Гэтэ ер нь л та нар ингээд ажиглаараа ер нь бол ингээд хувьцаа бондод хөрөнгө оруулалт хийдэг хүн болгоны хэлсэн гол үг нь болохоор чи төвчж чадах уу гэдэг юм ил ярьдаг байхгүй юу мөнгийг тэр хувьцаа бонд дээр ч гэсэн төвчж хүлээж чадж байгаа нь өгөөж авдаг болохоос ш богино хугацаанд ашиг хийх гэж орж байгаа хүмүүс бол ашгаа чаав нь алдагдлаа ч алддаг тэгэл ингээд тэнцэл явж идэг ойлголт яригдж байгаа байхгүй. Гуравдугаар энэ чинь бол мэдлэгийн асуудал яригдана л да. Тэг би ингээд хувьцааны талаар мэдлэггүй, бондын талаар мэдлэггүй ойлголт байхгүй байгаа бол би тэгэл яг мэрэгжлийнхэнд нь одоо өөрийнхөө мөнгийг алдаалт туусан шүү дээ. Би буруу хөрөнгө оруулалт хийж шүү дээ. Би маш муу одоо бонд л хөдөлтөж авах шүү дээ. Тэгэхээр эн чинь бас нэг юм туршлага юмнууд бас байх шүү. Хадгаламжинд бол нэг их туршлага хэрэггүй хаа. Тэг банкнд авчид хийхэд бол за яг тэр банк бол дампуурах гэдэг байвал хамгийн гайгүй банкнд нэч болж байгаа. Ирээдүйдээ амьдраад за ирээдүгөөсөө зээлээд амьдраад юм гээ та түрүүн яриандаа ингээд дуурсан шүү дээ. Ирээдүгөөсөө зээлэхгүйгээр за өнөөдөр миний цалин өсгөөр би хадгалнаач гэдэг юм уу? Ийм ойлголттой байх нь эргээд санхүүгийн боловсралгүй байгаатай холбоотой гэж таарч байна. Тэ ер нь бол яг хөө ингээл тойрогтол орчиж байгаа. Тэгэл эргээд эргэн тойрноо хүн болгоныг харахад бүгд тэгээд байгаа учраас асуудал нь тэр. Тэгэхээр би их цалинтай л болчихвол юм бол хадгаландаа гэдэг тэр ирээдүйн бодолтой хөтлөгдөөл хэрэглээл байна гэсэн үг. Тэгээд нэг өдөр тэр бид нартэй ирж байгаа санхүүгийн бүх зовлон санхүүгаар илэрдэг. Тэр ямар нэгэн зовлон надад ирэхэд би тэн дээр өөрийгөө хинч биш шарчаагүй нэг нь гэдгийг ойлгож байгаа. Зарим хүмүүс амар гоё ингээл мөнгөтэй болоод одоо манай лав 10 жил намайг би хөдөө гэр оролд амьдарч байхад урд нэг айлын ах амар баяжаал тоглоом авчраал. Ер нь л нүдэн дээр машин тэргэн ч гэсэн хөөх хүн бас ингэж гоё тий нүдэн дээр ингэж бас юм баяждсан биш гэж бодож байсан. Тэгээ ингээ дахиад хизээ үлээ дахиад нэг хэдэн жилийн дараа харсан чинь нөгөө нөхөр байхгүй болцсон явчихсан тий дампуурцсан явчихсан тий. Тэгэхээр ийм үзэгдэл Монголд аягүй их байдаг л да. Яадаг гэхэлэр
яг ийм жинхнээсээ мөнгөтэй болдоггүй. Дандаа ийм үзэгдлийн жоохон мөнгө олоод эхлэх үедээ шууд тэ баян амьдралын хэм маягаар их яардаг. Тэр мөнгийг өөрийнхөө санхүүгийн хүч чадал болгох алхмыг хийдэггүй ч юм уу. Тэгэхээр энд нэг л хариулт үлдэж байгаа юм л да. Тэр нөгөө нэг их мөнгө олсон ч гэсэн хүн хадгалдаггүй байгаа. Тэр зан л тэр хүнийг хэсэг нь гоё амьдралын үзүүлэл буцаагаал байхгүй болгож яах гэдэг зүйл харагдаж байгаа юм л да. За магадгүй би бас ойр тойрныхноос бас сонсч л байсан л да. Монголд ингээ мөнгө хадгалах боломж үнэхээр байдаггүй гэд. Яагаад гэсэн чинь Монголд аяг их баяр болдог штэ. Нөгөө мөнгө хадгалж исэн чинь гинт баяр болдог. За баяр болохоор одоо удахгүй шинэ жил болох гэж байна те. Баяр болохоор нөгөө мөнгөө цуцлаад хадгаламжаа цуцлаад эргээд авдгаа гэдэг юм ойлголт байгаа гэдэг штэ. Энэ дээр таны хувьд яг ямар зөвлөгөө өгөх вэ? Тий, өнөөдрийн баяртаа ирээдүйн зовлонгоо солилно гэсэн үг шүү дээ. Тэр хүний сонголт. Хангалттай ирээдүйд зовно. Тэгэхээр нөгөө хадгалах боломжгүй гэж бол хэн ч хэлээгүй шүү дээ. За, арай өөрөөр асуулт тавиад үзвэл чамд угаасаа хадгалж байгаа мөнгө байхгүйсэн бол чи яах байсан бэ гэж. Чамд бас зээл гарах боломжгүйсэн бол чи яах байсан бэ? Болгожилт арах байсан. Чи өөртөө тохируулаад баярлана. Яг ийм сэтгэлгээгээр л мөнгийг цааш нь хийж чадчихвэл жинхнээсээ чи 5 жилийн дараа энэ баярыг ямар санаа зовхгүйгээр сэтгэл дүүрэн ирээдүгөөсөө зээлхгүйгээр тэмдэглэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр баярыг бол 5 дахь жилийнхаа дараагийн шинэ жилийг үнэхээр гоё тэмдэглэмээр байвал өнөөдрийн шинэ жилийг чи хадгаламждах мөнгөтэйгөө холбоотойгоор харахгүй байх тухай алхам бол яригдэж байна гэсэн үгтэй юм чинь. За бид нар магадгүй одоо ингээд санхүүгийн боловсрол эцэг хийсэж аваагүй ингээд алддаг байж болно. За ирээдүйн хүүхдүүдэд бид нар яаж сурвал таны хувьд яг зөв гэж хардаг вэ? Бид нар л өөрснийхөө л асуудлыг шийдэх гэж л явж байгаа нь л дараагийн хүүхдүүдэд арай жоохон дөнгөөр ойлголтыг өгөх хэмжээнд очих байх. Өөрөө нөгөө нэг сураагүй мдээгүй зүйлээ хүүхдэд өгөх гээд байх боломж өөрөө бага штэ. Тэгэл гол том сургалтын арга чинь үлгэрлэх гэдэг л арга байгаа л та. Яг хөө ингэ сонсоод мэдээд яг хөө тэдний харах өнцөг оюун бодол өөрчлөгдөж байгаа ч гэсэн. Гэтэ одоо ингэ л бодъё л та. Хүүхдүүдээ л бодъё л та. Манай ээж бол айхтар хадгалдаг юм биш. Бүр хадгалдаггүй. Гэтэ тэглээгээд би хадгалдаггүй бол бас биш. Тэгэхээр эн чинь сурж болох юм хүн сураалаа л гэсэн үг. Баггүй юу? Тэрнээс шил хүмүүс одоо ингэ сүултээ өөрийнхөө сурах ёстой ойлголтыг заяагдмал ойлголтыг ярьдаг хүмүүс айгүйх болцсон байна. Тэр нь би угаасаа үрлэгэн л дээ. Манай ээж аав угаасаа үрлэгэн гэдэг ийм хувь тавилан юм уу юу юм бүр ягээд ийм заяагдмал юм шиг юм яана. Тэгээд би айлын баг болохоро багаасаа эрэхтэй өссөн учраас өөрөөсөө юм хармалж чаддаггүй. Тэгэхээр би хадгалж чаддаггүй юм аа. Тэгэхээр би хадгалах боломжгүй гэдэг дүгнэлтийг хийгээд тэгээд энд итгэе яваад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол сурах ёстой зүйлээ өөрөөсөө зайлуулж штэ тий. Бид нар энийг сурах ёстой. Бид нар энийг шинээр олж мэдэх ёстой. Нийгэм нь өөрөө тэгээд хүнийг өсгөцсөн болохоор энэ хүн дахиж хизээч гэдэг ийм ойлголтоор одоо хязгаарлаж байна л та. Тэгэхэд бид нар энийг чинь яг хөө тэр нийгэм тэр хүнд мөнгө хадгалдаггүйг сургачиж тэгвэл одоо дараагийн нийгмээр бид нар энийг хүн мөнгө хадгалах ёстой гэдгийг сургах ёстой нийгэм рүү явж гэнэ гэсэн үг шүү дээ тийм. Тэгэл ах л гэж бодож байна. Таны хувьд хадгаламж өсгөөс эхлэн гээд номыг бас анх яагаад бичих болсон бэ? Танд ингээд анх тэр номыг бичих сэтэл өгсөн зүйлээсээ ярьж өгвөл. Ном ерөөсөө нэг удаагийн илтгэлээс л болсон юм. Тэр одоо дэлхийн хоригдлын өдрийн илтгэл дээр би маш бага мөнгө хадгалчаад хадгалдаггүй байснаас хамаагүй дээр мөнгөн байсан болохоор тэр туршлага авалцъя гэж бодоод ирсэн. Тэр бичлэг тэр илтгэл энэ төр чинь хүмүүст нэлээд сайн одоо хүрсэн тэр 6 дансны арга энэ. Тэгэхээр тэр чинь маш бага мөнгөтэй 6 данс байсан л та. Тэрний дараагаар энийг ингээд ярих үйл явдал нь миний амьдрал дээр болж исэн үйл явдлаа зэрэгцэж явсан л да. Тэр бичвэрийн үйл явдлууд юу гэсэн үгээр би хожим хойно бодож байгаа гэж бичсэн юм байхгүй. Тэгэл өнөөдөр би одоо ингээд наашаа эрэхтэй өөрт болсон санхүүгийнхаа амьдралыг диктофон дээр буулгаад бичээд явсан гэсэн үг байхгүй. Тэр ном бол тэгж л бүтсэн л дээ. Тэ жишээнүүд нь. Тэгээд ямар ч зүйл хүмүүс энэ илтгэлийг сонссон хүмүүс тэр чинь 7 минутын видео.
Тэнгуут тэрийг илүү их сайн одоо бодит жишээ үйл явдлуудын хүмүүст хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд тэрийг өөрийнхөө бодит амьдралд тэгэхээр баг өдрийн тэмдэглэл шиг л байсан гэсэн үг. Тэгэл бичсэн. Тэгээд яг энийг ном болно гэж бодохгүй байжсэн. За бичээд гаргачих юу ч гэсэн. Тэгээд тэрэн дээр үннээ бичсэн. Өөрт болж байгаа бүх 10 20 мянган төгрөгөө тэг өөрийнхөө ийм шунал юу болоод байгаа эргэн тойронд ямар нөлөөлөл байгаа та нөгөө саяны өөрөө ярьдаг энэ олон баяр намайг хадгалуулахгүй байна гэдэг тухай надад бас юу болоод байгаа гэдгээ бүгдийг бичсэн байхгүй. Мэдээж хүмүүс бол үннийг сонсох. За үнэн аюу сайн зөв хүлээж авдаг шүү дээ. Таны хувьд одоо таны номыг уншсан хүмүүсээс мэдээж гоё эерэг сэтгэлдлүүд бас ирдэг баг. Энээсээ бас үзэгчтэй хуваалцвал. Хүмүүс өөрчлөгдсөний дараа л эерэг сэтгэлгээтэй болно. Хүмүүс уншаад өөртөө нь адилхан юм шиг санагдчихж байгаа болохоор тэр нь илүү ойрхон тусдаг юм шиг байна. Эхэндээ бол одоо санхүүгийн эрхчлөөнд хүрээгүй хүн ядуу хүн санхүүгийн ном бичгэлээр яах вэ гэж байгаа. Тэгэхээр тэгэл тийм. Ном бол тийм л байсан. Тэгэхээр тэр номны гол үнэн нь бол би ингээд өөртөө алхам хийх гээд саяны аргыг л туршаад байгаа тухай байгаа учраас ойрхон байсан баг. Их илүү их мөнгөтэй хүн бол миний номыг уншаад шалсан ч гэж магадгүй. Хөрхидөө тий. Энэ төгрөгөл яриад штэ. Энэ тийм чухал гэж үг л тий. Тэрнээс гадна яг хуу эргэн тойрны хүмүүс бол зарим нь дургуутсан. Яг тэгэхээр тэрэн дээр өөрийнх нь жишээнүүд гарч байгаа учраас болж байгаа үйл явдал. Тэр ингээд нөгөө нэг Монголд нэг юм яг амар нэг Монгол зонгол гэл яриад байгаа шүү. Би зөв сүүлд бас нэг юм TEDx-ийн ихтгэлийн хүмүүсийн яриаг боловсруулах дээр ажилладаг юм давхар хаяд ажил хийждэг. Яг ярих дээр нь юу гэж ярих вэ гэдэг дээр гэх юм уу. Тэгээ тэрэн дээр ингээд уулзж байхад бол яг хүмүүс өөрт болсон жишээгээ надад ярьж өгдөг. Тэнгуут яг наад жишээ, яг наад болсон үйл явдлаа ихтгэл рүү оруулаад яах вэ гэж шууд айдаг. Энийг тэр хүний тухай ярьчихж байгаа учраас болохгүй хаа. Энийг тэрнээс зөвшөөрөл авахгүй болохгүй хаа гэдэг ингээд тэгээ өөрөө би өөрийнхөө тухай ярихлаараа ичээд би ингээд муу байсан алдсан гэдгийг ярихлаар миний энийг хүмүүс мэдчихвэл намайг өнөөдрийнх шиг маань харахаа болчих واخа гэдэг чим ийм эргэлзээ аявих байдаг. Тэрнээс болоод энэ бидний яриад байгаа зүйл ямар ч бодиттой түүхгүй, жишээгүй, ерөнхий юм яригддаг болчихдээ. Тэгэл нэг юм гадаадын амжилтанд хүрсэн хүний тухай ярина. Эсвэл маш ойлгомжгүй ерөнхий юм ярина. Одоо би хадгалах ёстой гэд яаж хадгалахыг, хэдийг хадгалсан, олж байгаа тэр жоохон мөнгнөөсөө жишээлбэл ямар хадгаламжийг харах хэрэгэлсэн, айл банкны гэдэг бүх болж байгаа процесс байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм жишээг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө нэг түрүү нэг гэр бүлийн талаар, нэг хүүхдийн талаар, оюутны талаар, дахиад нэг бас бизнес эрхлэх эмэгтэй талаар жишээ яриад байгаа нь энэ нийгэм дээр ийм байгааг энэ жишээнүүдээр л би харж байгаа учраас ярьж байгаа байхгүй. Тэгэхгүй бол ерөнхийдөө ийм байна, ерөнхийдөө тийм байна гэхэлэр чинь маш ойлгомжгүй л яриа болчиход байна л да. За баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлэгт оройдож ирж манай нэвтрүүлэгт сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд бас маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.